компани тухай хууль бол үнэхээр манай зах зээлийн эдийн засагт эргэл тусалгаа орсон улс орны хувьд бол зайлшгүй нэг чухал томоохон хуулиа. Энэ бол одоо хүмүүс мэдж байгаа. Бидний урдаас хэрэгжүүлсэн хууль маань бол шинжлэх шаардлага гарсан. За ялангуяа энэ дэр нэг хоёр асуулт байгаа юм л да. Нэгдүгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг манай улсад ихээхэн одоо компани байгуулж байгаа хамтарсан компаниуд их байгаа. За зарим үед бол бас дуртай үедээ бол хөрөнгө оруулаад яваад байдаг. Дургуугаа өргөхээр 3 дахь итгээдэд хувь цагаа зараа явждаг. Нэг ийм байгаа. Энийг одоо хязгаарласан юм дээр хэр зэрэг байгаа вэ гэдгийг нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт 2-3 хувьтай одоо хувь цай эзэмшигч юм хөрөнгө оруулагчид хувь хүмүүс аж ахуй нэгжүүд бас одоо компани төлөөлөн удирдах зөвлөлд орж чадахгүй байгаа. Тэгэхээр компани одоо ялангуяа ашиг хуваарлах тодорхой хэмжээнд засаглалын хэмжээнд үүргээ биелүүлэх ер нь одоо зөрчилдөөнтэй асуудал гараад ирэхэд бол ямар ч одоо тийм эрх хэмжээний хувьд бол мэдлгүй байгаа. Энэ бол одоо энэ дээр хэр зэрэг тусгагдсан бэ гэсэн юм хоёр асуулт. За зөрчилдөх их мөгий. Компаниг байгуулах, бүртгүүлэх зохицуултыг хуулинд тусгасан байгаа. Тэгээд ер нь компанид гишүүнээр орох компани одоо хувь цай эзэмшигчээс гарах асуудал бол нээлттэй. Энэ бол гадаадын дотоодын гэж одоо ягаагүй. Тийм зохицуулт бол энэ хуулинд байхгүй. Нийтлэг зохицуулт байгаа. Энэ Монгол улсад бүртгэгдээд үйл ажиллагаа явуулж байгаа компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүдэд адил тэнцүү үйлчлэнэ. Гадаадын дотоодын гэсэн ийм ялгаа бол байхгүй байгаа. За энэ хуулийн зохицуултад бид нар ихээхэн анхаарч хийсэн зүйл бол таны ярьж байгаа энэ цөөн тооны одоо хувь цай эзэмшдэг, жижиг хувь цай эзэмшдэг хүмүүсийн эрх ашигын тухай асуудал байгаа. Үнэхээр 1999 онд батлагдсан компанийн хууль 11 жил үйлчилж байгаад одоо ингээд өөрчлөгдөх гэж байна. За энэ 11 жилийн хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд тухайлбал манай Монголын хөрөнгийн биржээр бүртгэлтэй 300-400 хувь цай компани бүртгэлтэй ингэж хувь цай арилжаалагддаг. За энэ нийтлэг нэг дутагдал байдаг бол энэ бол хувь цай жижиг ялангуяа жижиг зөөн тооны хувь цай эзэмшигчдийн эрх ашиг их олон тохиолдолд олон жилийн турш хохирж ингэж ирсэн байна. Тухайлбал энэ хүмүүст хурлын тухай хувь цай эзэмшигчдийн хурлын тухай мэдээлэл хүргүүлдэггүй. Энэ хүмүүсийг оролцуулахгүйгээр нэг мэдээлэл хурлаа хийцсэн байдаг. Компани тухайн жилийн ашиг орлого алдагдлын тухай мэдээллийг хүргүүлдэггүй. Компани төлөөлөн удирдах зөвлөл удирдах байгууллагад энэ хүмүүсийн төлөөллийг оруулдаггүй. Ногдол ашгаа хуваадаггүй. Ийм их олон зөрчлүүд гарч ард иргэдийн зүгээс хувь цай эзэмшигчдийн зүгээс бол олон тооны санал гомдол бол зохицуулах байгууллага холбогдох байгууллагуудад ирж ирсэн. За ийм учраас бол энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалах, энэ хүмүүсийг төлөөлсөн тэр хараат бус гишүүд энэ төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж энэ хүмүүсийн өмнөөс хяналт тавьж байх. За энэ хүмүүст одоо мэдээлэл хүргээгүй хүмүүст төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын хүмүүст оногдох хариуцлагыг чангадах чиглэлээр нэлээд олон өөрчлөлтүүд орж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байна.